ингэчлээ, өвдчлөө, өнгөрчлөө гэдэг юм л их ирээд шүү найзуудаас ч гэсэн тийм. За хамгийн их ороотлоо гэхэл 10 ингээл. Ер нь миний өвдсөн шалтгаан бол 50 дохиод ирэхлээр эрүүл мэндийг анхаардаг болдог юм байна. Тэгээд эмнэлгээр их явдаг болдог юм байна. Өнөөдөр манай Монгол эрчүүд минь дундаж насл ингээд 65 наслаа ингээд өнгөрчихнө гэж бодоход бол харамсалтай байна. Тийм. Монголын нийт хүн амын 48.6%-ыг эрэгтэйчүүд эзэлдэг бөгөөд эрэгтэйчүүдийн дундаж наслалт 65.9 жил, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 74.3 жил байгаа ба хүүсийн хувьд дундаж наслалтын зөрүү 9.4 жил юм. Энэ нь дэлхийн бусад орнуудтай харьцуулахад дундаж наслалтын зөрүү 2.5 дахин их гарчээ. Бидний араас битгий орно нийгэм. Би бол одоо нийт фүүлийн үед бол маний чинь бага багт чинь ерөөсөө бид нар ч одоо энэ шиг юм ногоон могоон их иддэггүй байл шүү дээ. Одоо бол би идэж ууж байгаа одоо ялангуяа энэ гаднаас арчиж байгаа янз янзын ногоон шалтгаалж ийм энэс л болж байгаа гэж бодчих шүү дээ. Хоол унд тэгээд энэ согтууруулахын дагаас болж явах гэж бодчих шүү дээ. Одоо тэр сүүлийн үед чинь одоо хүмүүс чинь бас нэг янз янзын арх пив хэрглэж байгаа бас энэ шалтгаалж болно л доо. Татчаад тамиг ялангуяа энэ арх пивны асуудал бол ер нь маад их байдаг шүү дээ. Одоо Улаанбаатар хотын бидний хувьд бол цаг агаар гэдэг нэг том нөхцөл байна. Утаа байна. Тэгэл одоо энэ эмнэлгүүдээр очиод эрүүл мэндийн үзүүлэх лоочер дугаар тэгэл за эмчилгээ ямар үр дүнтэй явагдаж байна вэ гэдэгэл эмчилгээнээс маш их зүйл шалтгаалдаг тийм зүйл. Хүн болгонд одоо стресстэй шүү дээ. Ялангуяа одоо энэ хямралаас болоо шалтгаалаа тийм ээ. Эрэгтэй хүмүүс бол эмэгтэй хүмүүс илүү их арх тамхи хэрглэж байгаа бах. Тэгээд ерөн зүгээр бас ажлын байдал ямар байд юм одоо аливаа хүнд хүчрийг хийд юм болов. Би бол тиймэрхүү бодолтой байна да. Арх тамхи хэрглэснээс болдог бах. Ер нь бол хүн бол өөрөө хамгийн гол нь сэтгэл өндөр байх хэрэгтэй. Тэр байж л вэг л да, ярьж л вэг л да. Гэхдээ хамгийн гол нь ерөөсөө юу хэрэгтэй? Сэтгэл. Тэр сэтгэлээрээ өвддөг байхгүй юу? Тий. Арх тамхи тэгэл тэднэр л ах гэж бодож байна. Тэрнээс тэрийг л хэрэглэснээс болж тэгэл ирчүүд юм. За 2016 онд болсон Аз намхан далайн орнуудын эрэгтэйчүүдийн эрүүл мэнд насжилт 8 дугаар чуулганаас гарсан судалгааны тохиомл миний гарт байна. За үүгээрээ юу хэлэх гэсэн бэ гэвэл энэ маань ерөнхийдөө Монгол эрчүүдийн эрүүл мэнд одоо яаж дороотож байгаа бол тал талаас нь манай одоо мэргэжлийн байгууллага гуртаа барьдаг мэргэжлүүд судлан гаргасан дүгнэлт байгаа юм. За энэ дүгнэлтээр бол нэвтрүүлгийн эхлэхэд бол хэлсэн тийм ээ. Монгол эрчүүд маань эмэгтэйчүүдээсээ 9.8 жил буюу бараг 10 жилээр бага насалж байна. Дундаж наслалт бол хамаагүй бага зөрүүтэй байна гэдгийг бол хэлж байгаа. Энэ бол зүгээр сонсоод өнгөрөх тоо бол биш. Энэ бол яалтчгүй бидэнд ирж байгаа том сэрэмжлүүлэг гэж бодож байна. Тэгээ хувь хүний зүгээс харахад ч гэсэн юу гэдэг гэр бүл хамаатан садан найз нөхдийн орчинд бол сонсож байгаад ирж байгаа мэдээлэл гэвэл маань өвдчлөө, өнгөрчлөө ч гэдэг юм уу, ах маань ингэчлээ ч гэдэг юм уу. Яг анзаарахад бол эрчүүд маань нэлээд бас өөрсдөө бас эрүүл мэндийг орхиод байна уу та гэсэн ийм дүгнэлт бас байгаа. Та ч гэсэн надад санал нэг байгаа гэж бодож байна. Тэгээ бид өнөөдөр бол яалтчгүй энэ бол бидний дунд байгаа энэ нэгэн уршигтай вирусээс хувь хүн яаж хамгаалах вэ гэдгийг бол та бүхэндээ сэрэмжлүүлэг болгон өгөхөд бол өнөөдрийн нэвтрүүлгийн маань зорилго оршиж байгаа. Монгол эрэгтэйчүүдийн 49.1% тамхи татдаг, үүнээс 45.4% нь өдөр бүр тогтмол татдаг, дунджаар 21.2 жил тамхиг удаан хугацаагаар хэрэглэсэн сөрөг дадалтай байна. Монгол эрчүүдийн 48.8% нь согтууруулах ундааг сүүлийн 1 сард хэрэглэсэн, 37.5% нь согтууруулах ундааг хэрэглэхдээ нэг удаад 6 ба түүнээс олон стандарт уултаар хэтрүүлэн хэрэглэсэн байгаа нь эрүүл мэндэд аюул учруулах хэмжээнд байна. Тэгэхээр олон залуучууд маань бас таны ярианаас бид хоёрын ярианаас бас нэг бодосоо л гэсэн ийм зорилго байна л да. Нэг ч гэсэн хүн олж хараад хайртай гэр бүлийнхаа төлөө өөрийнхөө эрүүл мэндэд анхаардаг болчихвол бидний зорилго биелж байгаа. Тэгэхээр яг
олон судалгаа сая ярьлаа тий. Үнэхээр бодит байдал дээр энтэй та хэр нийцэж чинь эрчүүд маань үнэхээр гэр бүлээ бодоод амьдралын төлөө зүтгээд өөрийнхөө эрүүл мэндийг гаргуунд нь хайчаад байна. Энд нэг 10 насны зөрөө гэдэг бол ийм олон манайх шиг одоо хүн ам цөөнтэй. Тэгээд ийм улс оронд бол энэ бол бодох бас анхаарал хандуулах асуудлын нэг нь багхгүй. Тэгээ миний хувьд бол сая бас хэдэн сар бас яг эмнэлгээр яваад эмнэлэг твтээд тийм ойлгосон зүйл маань юу вэ гэвэл ерөөсөө бид нөгөө ажил амьдралынхаа төлөө тэрийг ингээд одоо нэг номер болгоод хит хийх ингээд тэрнийхээ араас яваад яаж юм гэхээр өөртөө цаг гаргах өөрийгөө анхаарах тэр цаг нь багасаад тэгээ нэг мэдхэд яаж ийнэ гэвэл ерөөсөө өөрийнх нь биений ерөөсөө айгу юу болцсон. Тий. Тэгээд эмнэлгээр явж ирсэн ч гэсэн ихэнхдээ ямар хүмүүс явж ийнэ гэвэл эмэгтэй хүмүүс явж ийн л та. Эрчүүд ер нь бол айгу баг харагдчихэв. Тий. Тэгээ манай Монгол эрчүүдийн бүр нэг угаасаа байдаг зан чанар нь юу гэвэл ерөөсөө уучим сэтгэлтэй тийм уул шиг түшигтэй хүмүүс. За би яах вэ гэж. Тийм би яах вэ? Би одоо яг та нар л гэж ерөөсөө эхнэр хүүхдээ эхэлж ер нь бол яадаг штэ тий. Манай аав ингэчлээ, аав өвдчлөө, аав өнгөрчлөө гэдэг юм л их ирээдэ шүү найзуудаас ч гэсэн тий. За хамгийн их ороотлоо гэхэл 10 ингээл. Ер нь миний өвдсөн шалтгаан бол 50 дөхөд ирэхлээр эрүүл мэндийг анхаардаг болдог юм байна. Тэгээд эмнэлгээр их явдаг болдог юм байна. Өнөөдөр манай Монгол эрчүүд маань дундч нас нь ингээ 65 наслаа ингээ өнгөрч ийн гэж бодоход бол харамсалтай байна. Тий. Таны хувьд ер нь өвдсөн те энэ маань яг дээр шалтгаантай холбоотой. Одоо жишээлбэл судалгаагаар бол яг буруу дадал зуршил гэж яриад байгаа юм л да. Эрчүүд маань өвдөд байгаа гол шалтгаан нь бол ерөөсөө буруу дадлын хөвшил. Энд юу орох вэ гэхээр амьдралын хөвшил нөгөө нэг зөв хооллолт те. За дасгал хөдөлгөөн. За хоёр хүний тутмын нэг нь таргалтай байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дадал гэдэг маань өдөр болгон л бид нар эрүүл мэндээ сүйтгээд байна гэсэн. Мэдээж зөвхөн эрэгтэй хүн биш л те. Гэхдээ эрчүүд маань илүү энэ зүйл төр бүдрээд байна. Ер нь миний өвдсөн шалтгаан бол ер нь бол нөгөө өөртөө ерөөсө цаг гаргахгүй явдаг байсан. Тэгэл нөгөө байнга ажлын төлөө. Тэгээд өөртөө ерөөсө цаг гарахгүй бол тэгэл болж өгвөл нөгөө ажил, болж өгвөл гэр бүл гэл тий. Тэгэл явж байгаа л нэг мэдсэн чинь яг би ерөөсө тий. Ерөөсө өөрт бол аюу их мэдрэгж байгаа байхгүй юу? Тэг ажил хийж чадахгүй, чадвараа алдчихж байгаа. Тэгээ эмчд очиж үзүүлгээд таны эн чинь ингэсэн байна гэл. Эн чинь юуг харуулж ийнэ гэвэл ер нь Монгол эрчүүдэд тийм яг тогтсон яг тийм эрүүл орчин, эрүүл амьдралын хэм маяг. Тэр хүн багадаа ямар хүмүүжил олж авна, тэр нь өтөл буурал болсон ч тэр одоо хүнд ерөөсөө тэр зан чанар байж л идэг. Тийм. Тэгээ надад бас тийм нэг хүн бас зөвлөжл хийсэн л да. Өөрийнхөө амьдралын тэр зөв хэм маягаар одоо амьдарч тэрийгэ байнга хэрэгжүүлж явснаар одоо яаж эрүүл саруул явж байгаа тухай надад имлэгт бас нэг хүн хуваалцчихсан байхгүй. Тэгэхээр би одоо эрчүүдтэй юу гэж хэлэх гээд байна гэхлээр та өөртөө төлөвлөгөөтэй би одоо төлөвлөгөөтэй гэж ярих гэдэг. Төлөвлөгөөтэй амьдралтай төлөвлөгөөтэй цаг гаргаад өөртөө одоо өөрийгөө хөгжүүлэх ялангуяа эрүүл мэндийн тал дээр одоо өөрийгөө анхаараач гэдгийг би бас уриалж хэлмээр байгаа байхгүй. Өнөөдөр манай Монгол эрчүүд маань дундч нас нь ингээ 65 наслаа ингээ өнгөрч ийн гэж бодоход бол харамсалтай байгаа. Тий. Манай аав ингэчлээ, аав өвдчлөө, аав өнгөрчлөө гэдэг юм л их ирээдэ шүү найзуудаас ч гэсэн тий. Тэгэхээр ер нь гэрийн заавал өрхийн тэргүүн биш. Аль нэг хүн өвдсөн байхад бол ерөөсө бүгд л хамааралтай алдаг штэ. Сэтгэл зүйн хувьд ч гэсэн өвдөж. Сая жишээлбэл өвдөхөд танаа гэр бүлд ямар одоо асуудал нүүрлөө мэдээж зөвхөн эрүүл мэнд нэг хүний тухай биш болчихж байгаа байхгүй тий. Ер нь ингээд яг эрүүл мэнд миний хувьд ингээ эрүүл мэнд ингээд яг муудаад тэгээ яг эрүүл мэндийн шалтгаан ингээл үүсэл эхлэнгүүт л ерөөсө гэр бүлд аягүй их нөлөөлж байна л да сангуугүй үжтэй тийм шууд нөлөөлж сэтгэл зүйн хувьд аягүй их нөлөөлж байгаа байхгүй. Хамт олонд ч юм бас. Тэгээ хамт олонд бас нөлөөлж байгаа байхгүй. Тэгээ одоо миний одоо яг өөртөө шийдвэр гаргасан нэг шийдвэр юу гэвэл би одоо дахиж өвдөхгүй тулд би өөрийгөө л ерөөсө би одоо юу яах юм бэ? Өөртөө одоо өөрийгөө биеийг хамгаалж
одоо энэ биеэ эрүүл байлгахын тулд анхаарч тий энэ биеэ эрүүл байлгахын төлөө яг уу гэхээр аль болох ерөөсөө дасгал хөдөлгөөн, эрүүл хоол, эрүүл орчин аль болох сэтгэл санааны өмчсөн амарт тийм тайван тий стрессгүй байх. Ер нь олон зүйлийг ер нь бол хүн өвдснийхаа дараа яг шийдвэр олж харж шийддэг юм байна л да. Тэг ерөнхийдөө бол нөгөө одоо тамхи чинь ингээ хортой шүү гэд хэлээд хахад ойлгохгүй л байгаа шүү дээ. Татаалгаа. Тэгэхээр энэ нөгөө мэдээлэл сургалтын өрсөн сэргийлэх гэдэг арга хэмжээ эрэгтэйчүүдийн дунд илүү сайжруулах хэрэгтэй юм л да. Нөгөө ямар ч байсан энэ бол ийм одоо сөрөг үр дагавартай шүү гэдгийг л одоо хумсрын төвшөнд сайн ойлгох хэрэгтэй. Тэрнээс энийг бол эрсдэлгэж харахгүй байна, асуудлыг харахгүй байна. Цаашаа 10-20 жилийн дараа таны эрүүл мэнд ингэж мод шүү гэдгийг ерөөсөө олж харахгүй байгаа. Тэрнтэй холбоотой бас өвдгөмөл эмнэлэг танд л гэдэг тэр байр суурьтай байдгаас л ерөөсөө энэ зан үйл бол жоо өөрчлөгдөхгүй. Ер нь бол Эрэгтэй хүмүүс бол эмэгтэй хүмүүс илүү их арх тамхи хэрглэж байгаа бах. Одоо тэр сүүлийн үед чинь одоо хүмүүс чинь бас нэг янз янзын арх пиав хэрглэж байгаа бас энэ шалтгаалж болно л да. Арх тамхи тэгэл тэднэр л ах гэж бодож байна. Тэрнээс тэрийг л их хэрэглэснээс болж тэгэл ирчүүд юм. ийм уг нь бол тамхины асуудал бол хинч шийдэж чадхаар асуудал тий. Жоохон хичээх юм бол хоол хүнсэн дээрээ жоохон зөв хоолт тий. Жоохон одоо жимс нөөдлөхөр хэлээ явж байгаа юм бас нэг алхам гэх мэттэй ингээд өөр өөртөө ирчүүд маань жоохон зориг тавиад жоохон эрүүл мэндэд жоохон л анхаарчих юм бол энэ бол одоо давагдчихгүй хүчин зүйл биш. Одоо магадгүй 10-20 жилийн дараах тэр сөрөг одоо муур дүнгээс өөрсдөө одоо гэр бүлээ үр хүүхдээ тий бүгдийг одоо хамгаалж чаднаа. Тийм болохоор эрэгтэйчүүдээ эрүүл мэндэд анхаарах одоо цаг аль хэдийн болсон шүү л гэж хэлбэр. Бидний араас битгий ор нийгэм. Эрүүл мэнд гэхээр эмлэг гэж ярих гэдэг нэг юм байна. Одоо яг саяны таны ярьсантай холбоотой урьдчилсан сэргийлэх, өдөр бүр анхаарах, тэр нэг тэнцвэрийг алдчихгүй явах гэдэг дээр бол үнэхээр ойлголт муутай байна л да. Тэгэхээр энгийн зүйлээс гэж та түр хэлсэн шүү дээ. Тэгэхээр жишээл та бол таны хувьд бол урд очиж эмчлүүлсэн тий. Тэр эрүүл мэндэ яаж за хятадууд бол бид нар хэлдэг шүү дээ. Хожаанар бол эрүүл мэндэ дээд зэрэг анхаардаг ч гэдэг юм уу. Тэгээ эндээс бас авах зүйл байгаа шүү дээ тий. Та ер нь эрүүл мэндийнхаа боловсролд ер нь урд очиж одоо эмчлүүлээд ингээ явхад ер нь хэр хувь хүнийхээ хувьд юм олж авсан бай. Ер нь энгийн зүйл хоёлаа яриа л да. Юу юун дээр анхаарах хэрэгтэй. Та сая бас хэллээ ш тоол унд хөдөлгөөн гээл гэж. Ер нь бол яг өнөөдөр ирчүүдийн тухай би ингэж уриалж хэлж байгаа учраас ирчүүд маань өөрсдөө альва тийм нэг эрүүл мэндийн өвчин тусгаас урьдчилан сэргийлэх тийм арга хэмжээ юм авдаг байгаасаа гэж би уриалмаар байгаа байхгүй. Тэгээ өдөр тутам ерөөсөө одоо тэр мэдээллүүдийг өөр авах ёстой. Тэгээд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахын тулд одоо ирчүүд маань өөрсдөө тийм өөртөө тогтсон тийм нэг амьдралын хэм маягийг тэр орчныг бүрдүүлэх хэрэгтэй байгаа байхгүй. Ийм зүйл. Сая намайг ингээ урд ингээ эмчилгээ хийгээд явж байхад урд байгаа одоо хүмүүс маань ер нь бол хамгийн их одоо тэдний одоо соёл гэж би ярихад тэдний одоо ёс заншлын шууд соёлтой нь холбож явах юм бол ерөөсөө тэд нэр эрүүл байхын тулд ерөөсөө бүх юмэл зориулт юм байна. Тэгэл одоо өглөө 6 цагаас ахгуулаад дасгал хөдөлгөөн нийтээрээ хийж байна. Хөгшин залуугүй одоо бүгд ерөөсөө тэр одоо өөрийнхөө биеийг ерөөсөө эрүүл байлгахын тулд дасгал хөдөлгөөн янз янзын дасгал хөдөлгөөн хийж байна л да. Тэгээ энэ нь бол тэдний хувьдаараа бүр амьдралынх нь бүр хэвшмэл тэдний хувьд бүр соёл нь болчихсон. Тэгээ тэрийг өдрө болгон хийдэг. Тэгээ хоолны хувьд бол яг ерөөсөө өөртөө ерөөс тохирсон хятад улсууд маань ер нь бол ногоо хийддэг штэ тий. Тэгээ тэр ногоонуудыг ерөөсөө бүр ингээ ангилаад хүний одоо юу юунд хэрэгтэй гэдэг бүгдийг тэднийг судлаад мэдээд тэгээ тэрүүгээ яг сайхан боловсруулад тэгээ яг өөрийнхөө биеинд яг идэж шингээж яг бие эрүүл байлгадаг. Дээрээс нь орчин аягүй чухал. Тэгээ ер нь бол их хүмүүсийн амьдрах орчныг аягүй сайхан бүрдүүлж өгсөн бүрдүүлж ер нь юу яадаг хятад улс. Тэгээд орчин аягүй чухал учраас хүмүүс орчноо дагаад бас сэтгэл зүйн хувьд аягүй өөр байгаа байхгүй. Анхаарал тавьж мэдэхгүй байна.
өөр тэгэл 7 оны хагас өдөр болгон заал авдаг. Ер нь нөгөө эрүүл бие саруулгаа оршно гэж хүн өөрсдөө ер нь тэгэл энэ идэж байгаа хоолн дээр л зөвл анхаарал тавьж зөвл хоолоо сонгох зөв байх л гэж бодож байна. Одоогор ямар нэг тийм арга хэмжээ авах үзэг. За бие бодох бах зөв хооллож ундлах гэх юм уу. Зөв хооллолтыг бол илүү сайн орой одоо их орой хоо мэдэхгүй өглөө өдөрт нь сайн идээд оройтой хөнгөн маягийн мэдж бол сайн гэж ярьдаг. Тэр талыг бариад тэгэл биеийн тамирын спортоор хичээлж ирүүл хэрэг байх хэрэгтэй баг та. Өшөө таны удаа өдөр тутмын амьдралыг хөвшилж яаж өөрчлөгдсөн? Хоолноос эхлэе яриа тий. Юу иддэг байж байгаад юу иддэг болсон? Одоо юу идэж байна? Өс өмнө бол ерөөсөө нөгөө бүхэл одоо манай монголчууд ямар хоол идэж байна тий. Бүх хоолыг иддэг өсөн штэ. Мах суу, гурил, будаа. Дийлэнх нь юу иддэг? Дийлэнх нь ерөөсөө л мах иддэг өсөн штэ. Тэг өөхтөө махнаас. Тэгээд яг одоо бие өвдөөл яг эмчилгээ хийлгээл тэгэл яг одоо яг эмчтрийн одоо зааварсан зөвлөсөн яг одоо гам барих хэвээр яг тэр нэг хоолны тэр дэглэн барих хэвээр хоолнуудыг яг би уртаас яг бүгднгийн ингээд бичиж ирээд одоо яг тэр хоолол идчихэж байгаа байхгүй. Тэр юу гэвэл ерөөсөө өглөө ерөөсөө шингийн мут ерөөсөө тийм 300 г ус. За дээрэс нь шар будааны цутан. Эсвэл цагаан будааны цутан. Юу яадаг? Өглөөнийхөө цайн дээр бол ерөөсөө ногоо. Тийм ногоо гэдэг нь одоо нөгөө нухш. Тийм нухшиг бол ер нь бол яг идэж байна. За өдрийн хоолн дээр юу хийж гэнэ гэвэл ерөөсөө л мах багтаа тэгээ одоо юу хийж гэнэ гэвэл дахианы махтай хоол ер нь голцоо. Ер нь бол идэх тийм юутай болсон байхгүй. За тэгээ орой бол ер нь бол 6 цагаас хойш ямар ч хоол идэггүй. Нэг ийм нэг амьдралын одоо нэг хэм маягт одоо тэгээд ядарч гэнэ үү илүү сэргэлэн цаваа болж гэнэ. Юу нь яг хоолны тийм манайхан бол одоо сайн хоол идэхгүй бол бас биеинд муу инээ тэр гэж ярьдаг. Тийм хүн болгоны бие организм өөр учраас миний хувьд бол яг л энийг хэвшмэл болгоод яг энэ хоолоо идээд ингээ яваад ирэхлээр биеинд яг айгуу сайн нөлөөлж ингэж шингэж байгаа байхгүй. Тэгээ би одоо ингээд зөвхөн нэг ресторан ч юм уу нэг хоолны газар ороод тэгээ нэг хоол аваад идэх юм бол тэр хоол маань ерөөсөө шингэхээ байцсан. Тийм учраас ер нь хоол ер нь бол гадуур хоол тийм. Ер нь яг өдөгч маань болж ш магадгүй хитрхийн ингийн юм яриад байгаа юм санагдаад байж магадгүй. Гэхдээ үнэхээр энэ бол яалтчгүй өнөөдөр тулгамцсан асуудал болоод байна. Энийг одоо бид нар яриад байгаа юм биш. Тал талаас нь мэрэгчлэнүүд судлаад эрчүүд маань үнэхээр ингэж юу гэдгийг эрүүл мэндэнд ороотоод байгаа. Энэ шалтгаан маань ерөөсөө л энгийн юмнаас эхлээд байна. Хоол сонголт байна. Хөдөлгөөн байна. Ариг тамхи зуршил байна. Цөөхөө нэг 4-5 юм өөрчилчих юм бол эрчүүд маань тий сайхан амьдраад гэр бүл төвшин амгалан байгаад улс орнд өөдөлж дэвжих юм боломж байна гэж яриад байгаа учраас илүү үзэгчтэй ойр хүрэхийн тулд таныг өнөөдөр урьсан байгаа тий. Хөдөлгөөний хомсдлын тархалт нь эрэгтэйчүүдийн 21.3% байгаа бол хөдөлгөөний хомсдолтой холбоотойгоор тэдний биеийн жингийн индексийн үнэлгээгээр илүүдэлжин тархалттай эрэгтэй хүн амын эслэх хувь нь 49 буюу эрсдэл өндөртэй байгаа юм. Эрүүл мэндийн яамнаас 10,000 хүн тутамд хийсэн судалгаагаар эрэгтэйчүүдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд амьсгалын тогтолцооны өвчин 1519.4, хоол боловсруулах тогтолцооны өвчин 903.6, шээс бэлгийн тогтолцооны өвчин 367.8, зүрх судасны тогтолцооны өвчин 735.5, гэмтэл хордлого ба гадны шалтгаанд бусад эмгэг тус тохиолдож байна. Манай аав ингэчлээ, аав өвдчлөө, аав өнгөрчлөө гэдэг юм л их ирээдэ шүү найзуудаас ч гэсэн тийм. За хамгийн их ороотлоо гэхэл 10 ингээл. Ер нь миний өвдсөн шалтгаан бол 50 дөхөд ирэхлээр эрүүл мэндийг анхаардаг болдог юм байна. Тэгээд эмнэлгээр их явдаг болдог юм байна. Өнөөдөр манай Монгол эрчүүд маань дундч нас нь ингээ 65 наслаа ингээ өнгөрчин гэж бодоход бол харамсалтай байна. Тийм. Мөн дээрх судалгаагаар эрэгтэйчүүдийн нас баралтын тэргүүлэх шалтгаанаар зүрх судасны тогтолцооны өвчин,
22.1, элэг ходоод уушиг гуурсан хоолой бүдүүн шулуун гэдсний хавдар 15.5, гэмтэл хордлого ба гадны шалтгаанд бусад эмгэг 15.2, хоол боловсруулах тогтолцооны өвчин 4.8, амьсгалын тогтолцооны өвчин 2.4 тус тохиолдож байна. Түүнчлэн хүн амын нас баралтын түвшин 10,000 эрэгтэй хүн амд 6871, 10,000 эмэгтэй хүн амд 4323 ноогдож байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75.8, эрэгтэйчүүдийн хувьд 66 байгаагаас зөрүү нь 9.8 жил гарч буй зүй ёсоор анхаарал татаж байна. Иймд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн нас баралтын түвшин болон эрүүл мэндийн үзүүлэлт зөрүүтэй байгаа манай улсын хувьд эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн талаар бодлого боловсруулах зайлшгүй шаардлагатай хэмээн үзэж байна. Завсрын эрсдэлт хүчин зүйл болох артерийн даралт ихсэлтийн тархалт 30.5% байна. Түүнчлэн Монгол эрчүүдийн 4.9% нь зам тээврийн госолд өртсөн, 82.4% нь мотоцикл дугуйгаар зорчих, жолоодохдоо хамгаалалт хэрэгэлдэггүй эрсдэлтэй байгаа юм. Бидний араас битгий орн нийгэм. Бид нэр эрүүл саруул тий бид нэр гэр бүлдээ аав ээж эмээ өвд ах дүү нартай бид найз нөхдөд ер нь бид нэр энэ олдож байгаа амьдралаа бид нэр альва тийм ээ буруу хэм маяг, буруу хөвшил, буруу амьдралын одоо муур зуршлуудаас бид нарсаа ялангуяа би залуучдаг уриалж хэлмээр байна л да. Та өнөөдөр таны одоо магадгүй амьдарч байгаа амьдрал өнөөдөр харахгүй байж магадгүй. Тэгэхдээ хэрвээ та ирээдүгөө харах юм бол таны ирээдүг бол гэрэлтэй гэж би хэлмээр байгаа байхгүй. Энэ юу гэсэн үг вэ гэхлээр бүх юм өнөөдрөөс эхэлж байна. Ер нь манай эрчүүд өнөөдрөөс эхэлж хэрэгжүүлъя гэж би хэлмээр байгаа байхгүй. Өөртөө та цаг гаргаа. Өөртөө арчаатай бай. Өөрийгөө хөгжүүлээ. Тэгээ өөрийнхөө төлөө та болж өгвөл тий амьдраа. Ер нь таныг гэхгүй бол өөр хин одоо таныг гэх вэ? Ялангуяа эмнэлгийн орон дээр хөвтөж явах үед тийм ээ. Би энэ өвчин тусгаасаа өмнө надад боломж байсан. Би өөрийгөө эрүүл байлгах боломж байсан. Гэхдээ тэр боломжоо би залхуурлч юм уу? Эсвэл би одоо хинэггүй байдлаас болоод тий. Эсвэл би одоо өөрийгөө одоо гаргуунд наяад, биеэ гаргуунд наяад хит их нэг юмний одоо араас тууширч ингэж явснаас болж яг өвч маань даамжраад тэгээ яг эмнэлгийн орон дээр хөвтөж явах үед олон юм бодогдтiin мэлээ. Тийм учраас залуучууд ирчүүдээ та бүхэн маань эрүүл орчинд тий өөртөө одоо эрүүл хоол хүнсийг сонгоод тэгээд өөрийн гэсэн тийм амьдралын зөв хэм маягтай болооч. Альва арх тамх муу зуршлаас тий өөрсдөө аль болох холдуулж цэвэр одоо бие организм цэвэр одоо яг амьдралаар хэрвээ та амьдарч явах юм бол таны амьдрал үнэхээр гэрэл гэгээтэй. Та энэ дэлхий дээр магадгүй 100 насалч тий сайхан амьдрах боломж байна. Манай аав ингэчлээ, аав өвдчлөө, аав өнгөрчлөө гэдэг юм л их ирээдэ шүү найзуудаас ч гэсэн тий. За хамгийн их ороотлоо гэхэл 10 ингээл. Ер нь миний өвдсөн шалтгаан бол 50 дөхөд ирэхлээр эрүүл мэндийг анхаардаг болдог юм байна. Тэгээд эмнэлгээр их явдаг болдог юм байна. Өнөөдөр манай Монгол эрчүүд маань дундч насл ингээ 65 наслаа ингээ өнгөрчин гэж бодоход бол харамсалтай байгаа. Тийм. За өнөөдрийн сэдвээ энгийн боловч яалтчгүй вирус нэвтрүүлгээс сэрэмжлүүлэх ёстой юм сэдв байсан гэдгийг нэвтрүүлгийн турш танд өгсөн олон өвчний статистик мэрэгжлийн ярианаас за мөн түүхээс та бүхэн мэдэрсэн ойлгосон бахаа гэж найдаж байна. Тэгээд нэвтрүүлгийнхаа төгсгөлд бас эрчүүд өнөхөр уриалмаар байна. Та бүгд маань байхгүй бол та бүгд маань эрүүл байхгүй бол гэр бүлтэй цаашлаад улс орон маань урагшлахгүй. Тэгэхээр эрчүүд маань одоо гэр бүлээгээд ажиллаагээд бүтээн байгуулалтаа гээд өөрийн олон одоо эрх ашиг олон зүйлийг хойшлуулж байдгаа. Тэгвэл бити тэгээч. Өнөөдөр магадгүй таны идэж байгаа аяган хоол, за өдөр тутмын хөдөлгөөн, за цаашлаад хорт жижиг зуршлууд энэ бүхэн зөвхөн танд хамаатай мэт өнөөдөр санагдаж байгаа боловч маргааш таны гэр бүлд ирэх нулимс магадгүй зовлон байх вэ гэдгийг та бүхэн бодоод үзээрэй. Тэгээд эрчүүд минь эрүүл мэндэ бодооч гэдгийг
товчхон бас уриалгыг хүргэж өнөөдрийнхөө вирус нэвтрүүлгийг өндөрлүүлж байна. За тэгээд нэвтрүүлэгтэй холбоотой санал хүсэлт өшөө мэдхийг хүссэн зүйл магадгүй биднэр одоо тодруулахыг хүссэн шударга сурвалжлага байвал бидэнд хандаж болно. Вирус нэвтрүүлгийн дараагийн дугаараар уулзъя.